Өвөлжлийн нөхцөл байдлыг үнэлж улсын онцгой комиссоос Хараханга, Баян Улгийн, Говьалта, Завхан, Төв аймагт тэжээл, Баян Хонгор, Дундгов, Ховд аймаг, Өмнө Говь, Өр Ханга улс аймагт өвс тэжээл буюу нийт 1171 тонн өвс, 8000 тонн тэжээлийг 50% өнгөлттэй үнээр олох саналыг засгийн газрын 22 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлсэн болно. Аслагцсан нутагт өвлжиж буй малчтай төрийн үйлчлэгээ тасралтгүй хүргэх, мөн болцсохгүй гамшигын эрсдлийг бууруулах чиглэлээр Баян Улгийн, Баян Хонгор аймгийн онцгой байдлын газар, Дорнод аймгийн Баян уул, Суманд, Галтөмөр, Унтрах, Аврах аймаг, Говьалта аймгийн Алтаа, Завхан аймгийн Баян Дэс, Ховд аймгийн Булган, Алтаа, Ус аймгийн Бөхмөрөн, Төв аймгийн Эрдэнэ, Баян Дэлгэр, Өндөр Ширээ, Өмнө Говь аймгийн Гурван Дэс, Завхан аймгийн Отхон зэрэг сумдын засаг даргын тамгын газар, эрүүл мэндийн төвүүдэд туулах чадвар сайтай автомашиныг олгож шийдвэрлэлээ. Отроор үйлчлэх малчин өрх малын тоо өмнөх оноос 2.2 мянган айл өрх мөн одоо 1.1 сая малаар өссөн дүнтэй байна. За үйлчлэлтийн одоо цаг агаарын нөхцөл байдлын улмаас Монгол улсын нийт нутгийн одоо 70% нь цасан бүрхүүл тогтсон байна. За Алтаа хэнтийн хөвсгөлийн өндөрлөг улсаар ерөнхийдөө 20 см-ээс их, Баян Улгийн аймгийн Булган, Увс аймгийн Тис, Баруун Туруу, Малчин, Давст, Ховд аймгийн Булган, Алтаа, Уянж, Баян Хонгор аймгийн Заг, Хөвсгөл аймгийн Цагаан өвөр, Төв аймгийн Монгоморт, Эрдэнэ, Цээл, Улаанбаатар хотын Багнуур дүүрэг, за Хэнтийн аймгийн Цэнхэр мандал, Өмнө Дэлгэр, Жаргалтхан сумуудад үндсэндээ одоо 20 орчим см, Увс, Завхан, Өвөр Ханга, Хөвсгөл, Орхон, Төв, Хэнтийн, Дорнод аймгийн зарим одоо сумдууд нутаг дэвсгэр, Арханга, Баян Хонгор, Булган, Сэлэнг, Сүхбаатар аймгийн зарим сумдын нутгаар бас цас ихтэй байна гэсэн ийм одоо нөхцөл байдалтай байна. За аймаг сумдад 99.8 мянган өрхийн 35.9 сая мал өвлжгөөс 87.9 мянган өрх 30.4 сая мал орон нутагта, за 11.9 мянган өрх буюу 5.5 сая мал отроор өвлжиж байна. За энэ жилийн өвс тэжээлийн хэрэглээ бол өнгөрсөн жилүүдтэй харьцуулах юм бол 2-4 дахин өссөн ийм үзүүлэлттэй байна. Тэгэхээр сумдын өвс тэжээлийг одоо эхний нөөц дуусаж зарим аймаг орон нутагт эмнэлэг шаардлагатай болж байгаа учраас улсын онцгой комиссоос бас зарим нөөцийг хуваарлах, хүргэх ажлуудыг зохион байгуулж байгаа. За өнгөрсөн одоо 11 дугаар сард бас энэ ажлуудыг зохион байгуулах ажил эхэлсэн, хуваарлтууд нь хийгдсэн.